За сайн байцгаана уу? 6 дахь дугаартаа автоморил. За манай Physical Asia Talk Show Reaction Show-ны маань 6 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За хамтрагч байгаадуудаа эхлээд танилцуулчихъя. За Герман технологиор Porsche чанар 160 жилийн түүхтэй глютенгүү гэдгээрээ цор ганц Edelmeister шарарэг. За магнезиум 400 бэгийн комплекстэй гэдгээрээ даваа талтай. Та булчин ядрах, шөрмөс татах, толгой өвдөх зэрэгт ууж эрдсэн нөхөр. Боксо задлаад үз. Оо гоё юм байна. Гоё зөөлхөн байна. Хамгийн гол нь зөөлхөн. Миний хувьд яг зөөлхөн пий аягүй гоё санагддаг. Edelmeister глютенгүй шарарэг. Амны цангаа гарлаа. Ачаалал аваад амархан ядарч байна уу? Алдагдсан ирж хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Ядрахаас сэргийлж ирж хүч нөхөн. За 5 дахь дугаар маань бас үнэхээр сонирхолтой дууссан тий. За хэдүүлээ 6 дахь дугаараа үзэхээс өмнө би бас Нарукахаас асуух нэг хэдэн зүйл байна. Одоо миний хувьд бол бас сайн мэдгүй байна. Яг мэргэжлийн жүжигчний орлон тоглогч гэдэг нь яг таны хартаа товчоор тайлбарлал. Одоо яг киноны тий. Яг киноны орлон тоглогч. Киноны орлон тоглогч. Бид нар бол кинон дээр гарч байгаа хамгийн хүнд үзүүлбэрүүдийг жүжигчин болоод одоо жүжигчинтэй харьцаж байгаа туслах жүжигчдийн одоо аюулгүй ажиллагаануудыг хариуцдаг. Жүжигчинд хийж тийм шин туршил хийлээдгүй. Бид нар туршилтын тулаан нөхгүй. Бүгдийг туршиж үзээд ямар ч асуудалгүй гэж бид нар нөгөө нэг гараа углаад янз болоод алдаа гарсан бол бид нэг хүмүүдээ янзлаад байж байгаараа шалгалтыг хийх шиг. Өмнө шалгацсан бүх юм болцсон байна. Тэгээ жүжигчин бол яг бэлэн юм дээр ирээд хийн. Тэрийгэ зааландаа яг жүжигчтэй орлон төлөвчний координаторыг одоо яг зааварчилгаа өгдөг хүнтэй хамт бэлтжээд тэгээ танай багийн хувьд одоо хүмүүсийнх нь чадварын хувьд бол ер нь бүхэл төрлөөр хичээлдэг гэсэн үг үү? Тийм. Ерөнхийдөө одоо орлон төлөвлөгч болж байгаа хүмүүс бол ихэвчлэн бие хамгаалах урлагийн одоо бэкграунд гэж хэлдэг тийм суурьтай байх хэрэгтэй. Тийм. Тэгээд эсвэл одоо бүр онцгой спешиал тим одоо чадвартай байдаг. Жишээ нь одоо зөвхөн морь унах тийм бүр онцгой чадвартай. Одоо морин дээр хүзүүлбэр үзүүлдэг хинч хийж чаддгүй тийм үзүүлбэр гэдэг юм уу? Иймэрхүү спорт ийм урлагийн суурьтай байж болох. Тэгэхээр ингээд бэртэж гимтэх үед одоо даатгал гэдэг зүйл байна. Одоо тэр чинь шууд олон улсын төслүүд бол бүгд л даатгалтай. Манайд бол бидний даатгах даатгалын компани үнэндээ байхгүй. Одоо даатгалын компанид том ирээл даатгал. Очингууд та нарыг чадахгүй уучлаарай. Онцгой байгууллагатай адилхан эрсдэлтэй гэдэг хэлдэг. Тэгээд энэ чинь хар тол бус үн манай алдарч яг гэж ах шүү дээ. Даатгалын компаниуд их дампууруулсан. Тэрнээс болоод ер нь дэлхийн нийтээр ерөөхдөө бараг болсон гэсэн үг. За ингээд 6 дахь дугаар үрдүүлж үзүүлээ те. За яг сонирхолтой дуусчаад байгаа шүү дээ. 2 бүрэлд хуваагдсан. За аватарын удам модон дээр ирсэн те. Тий. Таамагтай дуусчаад байгаа. За эндээс одоо шалгуурыг зарлана те. За нэг гайхсан юм шиг. Эдгээр маань давхар аялаад байгаа юм тийм. Баахан мод зоттойгоо зарлаа. Энд тэгээ бас гоё солонгос өөрсдөө ингэж гоё түүх соёлоо сурчлаад байгаа юм гоё сэтүүдээр. Бас тийм юм те. За энэ уян өнжүүлсэн нэлээд л том мод харагдсан. Солонгосын уламжлалт уу. Жохи юу юм Тэгээ бас нэг яах бол юу бол ямар дүрмтэй бол гээл те. За багууд бүгд ороод ирчихсэн. Одоо даалгавар юу болол гэл бодлоо. Бас юмнууд харахаараа даалгавартайгаа уяал те. Энэ дэр тийм хэлэх юм болоо гэл. Жинхэнэ авчаа яг жинхэнэ байнал дээр л юм байна. Энэ ч гэхдээ дотор павильонд л зассан байна л да юм сет зассан. Энд гэрэл байл ингэж тавьдаг. За урдаар даалгаврыг зарлах чинь те. За юу вэ? За юу л цагаар энэ байсан мод яаж юм те. атгалтын юм те. Одоо нэг гимнастикийн цагаар ринг Хин нунаг атгахал үзэх юм байна. багай төлөөлнө та зарим нэг шин орцохгүй гэсэн юм байна. Тийм ээ. За 4-9-ээс бүрдэх юм байна. Ямар их юм бэ л гэж. Ачаа шидэх тэмцээн нэг хүн. Энийг давуулах юм ачаа шидэх. Энэ нөгөө тийм strong man-уудыг хийгээд тийм ээ тийм. Хэмжээнд хэдэн бол
жин за энийг танилцуулгатай. 4 метр хаалганд давах. 4 метр 14 кг-ыг 4 метр өндөрч. Гэтэ килограммаас эхлэнэ гэж байна. Чинь эхлэх юм Бас нэмэгдэх юм байна те. Төвчээр шал хин эхэлж цуцгаа үзэн. Тэгэхээр ч одоо тамирчин болгон тэгээ дээшээ одоо юм жин нэмэгдээ шидэлээ л ахна те. Тэгэхдээ бүүж идэхгүй хаа. Айгүй л хуурж одоо энэ дээр оролцох хэнийг энэ дээрээ тэрийгэ тавь ингээд гэж байгаа. энэ дээр одоо манай орхоо арслаа. Тийм. Одоо жишээ нь сая Филиппиний шууд strongman-ийн тамирчин ярьж шүү дээ шууд. Өөрийнх нь хийдэг юм учраас. Мэргэжлийн давуу талаар. Тийм мэрэгжлийн юм харах гэдэг шүү. За тэр рингийг харчаа зүудэн л гэж яриад байгаа шүү. Уртуянаас. Зүгдэх. Энэ зүг таамаглал яваад байна л да тий. Саний үе Баг 3-оор л удаа тоглосон. Сайн нэг ярих юм бол тэр энийг баг 3-оор ярьчих гэдэг байна. За баган тогтоох тэмцээн. 2 хүн. За чулуун баг нэг. Түрүүний гарч ирсэн. Чулуун багны ингэж асууж байна шүү дээ. За энийг бас нэг strongman-ийн тэмцээн дээрээс гардаг. Тийм үү? Хийгд юм уу тий? Энэ удаан барихаа үздэг. Strongman-ийн хэсэг. 135 кг гэж. Нэгийнх нь жин үстэй тий. Нэг багныхын жин 135. Аль нэг нь унсан тохиолдол шууд тасагд. Тэр энэ нэлийн дэвсвэрийн атгалт тий. Хүнд энэ гол нь бас тий. За тэр эдийг чиний тэмцээн байна да хоёлаа л гэж. Хан тийм л байл дээ. Ганц паверыг ал урдаа тавих гэдэг. За дараагийнх нь саадыг сүлжих тэмцээн. За энэ бол нөгөө мань Австралийн паркурчин бол одоо энэ дэр ижил үзүүлэх баг тий. Манайхаас л одоо манай лав гочр үзүүлэх хэрэгтэй. Тэгэх юм байна. Тус бүр ингээд сүлжих мэлж. Тэгээд 10 удаа гэдэг нь туг төрчөөд буцаад ингэж 10 удаа финиш хийн гэсэн үг. Туган дээр очих нь л одоо юу нэг гээл 10 удаа гараанд гарах юм шүү дээ. За маа паркурч шууд л энэ миний юм байл гэдэг. Багийн гишүүн бүр энэ дөрвөн тэмцээнд заавал нэг удаа оролцсон. Бүх саадаар хүн болон явна гэсэн үг. Тэгэхээр одоо тэр нөгөө хаалга давж идгийг мань паркурчид шиднэ гэсэн үг. Тэгэх гээд л тэмцээн бүрийн 1-р байр 3 оноо. 2-р байр 2 оноо. Тэр өлж хөл. 3-р байр 1 оноо. Тэмцээн дуусны дараа оноо орж агсан. За тэгээд иж хасагдана шүү дээ. 1 2 3. Групп тус бүрийн хамгийн бага оноо хасагдана. Тийм байна. Болоод B багаас тий. Тийм баг зуунаас нэг тий. Турк, Япон, Монгол 3-аас л нэг зогсох нь. Хаанах мултрах бол. Турк нэгний үлээ. Турк, Япон манайхтай. За Монгол бол биш угаасаа. Монгол бол биш. Турк. Тэгээ Турк, Япон хоёроос нэг настай шүү дээ. Турк Монгол өндөртэй даа гэдэг. Тийм нөгөө манай тас Маркагийн бас нараа болсон жоохон татахгүй болохгүй шүү. Ойлгохыг л явуулчих. Энэ Австрал нөгөө талтай Индонез мултарсан. Австрал хаана харахтай байна? Солонгос яг шууд л хүлээж авч. Филиппин байгаа. Одоо шууд хүмүүсээ дахин шийднэ хаа тэр ус тэгээд байна. Тактикал яриад байна л тий. Хэдэн килограмм хүртэл явж болохороо шийдэх гэдэг шүү дээ. Тий. Тэгээд оноо цуглуулах гад. За энэ бол цэвэр дисвэр байх нь тий. Яаж байгаа хүн хугацаа байлгүй дээ бодвол тий. Хэрэг удаан атгснараа тий. тэгжил авах. Одоо юм болон дээд бараг strongman-ыг гаргачихвал болох гэдэг шүү дээ. Нөгөө сүлжих тогтхоос бусдын тий. Маш сайн ярьцгаал. За одоо энэ дээр л өстө бүх хувь хүмүүсийн скил ур чадвар бүгд жигдэх харагдана шүү дээ. Өмнө багааргээ бужигнаад исэн бол За энэ дөрвөн тасгалын үед Монголын баг дээр манай хоёрын үед таамаг. Одоо жишээ нь би болохоор лавг очрыг тэр зүгдэх дээрээс эхлэх болов гэж байна. Жишээ. Шууд. Осноос зүгдэх нэг бас шалгуур. тийм тэр байсан уу? Бага. Би аав нь өнгөрч байна. Дөрвөн юу байгаагийн Анхааралтай авахгүй ярианд орж өнгөрцөн байх. Би 3 гэж бодсон. Хаалга тэгээд нэг юуны бариад сүлжээд өө. Тэгээ нэг нь болохоор тэр уяанаас барина. Нэг солонгосын уламжлалт уяа гэснээс зөв төвчээрээ шалгаж чин удаан зүгдэх. Тэгэхээр миний хувьд бол хавг учрыг бол мэдээж зүгдэхээс эхлэх баг. Тэгтээ харин би ингэж ойлгосон. Одоо шинэ дээр орж байгаа дөрвөн тамирчин энэ дөрвөн таслыг дөрүүлэнгийн хийх юм байна гэж бодсон. Тийм би бас тэгж бас яагаалаа. Тэрийг нь одоогоор мэдгүй. Эдгээр тэгээ нэг санаа ингээд яг ойлгохдоор сайн хэлчихгүй ингээд дутууд орхиод идэв. Энд эндээс Тэгж яагаад
Гуруулаас ярьж байгаад өнгөрчөөд байж магадгүй. Бас магадгүй тий. Гэхдээ за юучлаа багуудыг харахад бол одоо юучлаа хуурилж байна. За тэгээ ярилцах цагийн дуслаас тактик боловсруулах. Тэгээ тактикл боловсруулж байгаа да. Яг дөрөв дасгалын хоёрыг харахад бол яг цэвэр strong man дасгал байгаа. Барих, үнд шидэх одоо барих хоёр бол тий. За тэр нөө юмны доогуур дээгүүр дээр манай лав хүчрэлсэн. За тэр нөө барилт байгаад энэ дээр цаа чинь хөнгөн жинтэй тэгээд бас релипштэй булчин бол арзаа сайн байгаа шүү. За эхний хэсэг бол саадыг. За одоо яг хоёр. За эн чинь нөгөө нэг саад Үгүй 10 удаа явна гэлээ тий. 10 удаа старт хийж. За л манайхан За эхний үг. За бүгд л тултай л. За манайхан ч нөгөө нэг алдартай сэдвийн нэг л гарч ирдэг. Агуу эхлээд A групп явах. тийм эхлээд A групп юм солонгос гарчиж байгаа. За Сонмин. Мань нөгөө fighter. За нөгөө нэг холны тулаач. За энэ маань нөгөө нэг юуны олимпийн чарганы Ингэж явдаг. тэгээд ордог. За энэ Тэр өстэй сони спортч. За одоо харъя дээ юу ч яддیں۔ өмнөх сезон 1 дээр бол бас их төсвөрөө харуулж бас. Season 1 дээр орсон юм да. Тийм бас нэлээд амжилттай орсон юм шүү дээ. За Австралийн нэмэгтэй бол кроссфитийн дамжирч байна. За энэ бол нөгөөх нь бол паркур. Тэг өөртөө ч бод энэ бол миний төрөл гээл. Тэнтэй амлж аваалаа тий. За Филиппиний үнэн саатаг үлдэн. Аимшигтай мөрөгдөг. Үндэсний шишгийн рекордыг эзэмшдэг. За энэ бас нөгөө кроссфитийн дамжирч байна. Филиппиний үндэсний аварга нь. Яг кроссфитийн давуу тал гэх юм бол ер нь бүгдийг хийдэг учраас бас жигд оролцох боломжтой гэдгээрээс даваа. За солонгосчууд стратеги нөө тулаан шиг хоёроо сүлждэг дээр гаргацсан байна те. Тийм байна. За эхний тулаан Австрал, Солонгос. Огсоо задлаад үз. Энэ дээр бол Австрали илүү байх хаа. Би бол Австралийн паркурчин бол чи бүр яг ийм төрлийн дэлхийн аварга болт юм. Тийм. Хоорондоо хөөцөлддөг. Тэгэхээр мань үнд бол маш давуу талтай баг. Би бол Австралийн энэ дээр бол илүүрхэгч магадгүй гэж бодоод. За харцгаая те. За Австралиад эмчичнэ одоо. За нөгөө нэг файтер залуу маань. За энэ холимог тулаанч маань бас UFC-д тулж ирсэн тулаанч гэсэн Тий энэ 77 толж байсан тулаанч. Бас нэлээ. 77 гэхээр бас хөнгөн жинд бол орохгүй юу? 77. Орохгүй. Дундж. Аа. За явсан яах вэ? За эхний сар. Хойролтууд нь бол бас баг огийн өөрсдөө онцлог байна шүү тий. Зарим нь хүүхэн байж шээ. Бөөхө шиг энэ чинь яаж өгөөд байгаа. Хилжээд 3 гараад эндээ 10 явах юм лөө. Тийм байна. Тийм байна. 3 тийм байна. Ингэж кросс ингэж хийгээд нэг ирээд дараад 10 удаа болоод тэгээ хамгийн сүүлд финалаа тэр тугаар авсан. Тэн дээр хугацаа яваадах шиг байна тий. Эсвэл хүрснийх нь тоолоод байна уу? Тийм хүрснийг нь одоо тэр сүүлийн өндөө тооч хийхээр нэг гэж тоолох шиг байна л да. Тэнд нэг тооч хийгээд сүүлийн дээр Тийм байна. 18 гээд урууд хасж байгаа юм байна. Тэг хасаад байгаа юм тий. За одоогоор 20-с явсан юм байна. Солонгос маань дөрүүлж явна уу? 17 болсон. За бас өндрийн давуу бас харагдаад байна те. Манай 16. Йоо энэ ч та харж байгаа миний толгойр гэдэг. Гүүж байгаа энэ хэд бол бас эвгүй бах те. Энэ дээр нь манайхаас хэн байх бол? Манай лавгаа зүгээр шүлчих бах уу? Ингээл ч та. Лавгаг яжснаас лавга тэр нөгөө зүг төмөгдөх дээр байгаа. тийм тэгж хуурж маа. Одоо юу гэдэг манай ITS холимог би бол линк хөрглийг энийг хийснээс илүү нөгөө зуурдаг муурдаг тэр ч юм уу байвал зүгээр ах гэж байна. Энд дэр магадгүй тийм эмхтэй хүмүүс. Эсвэл манай нөгөө сагсчин өндөр юм чи. Таач хурдтай байгаа шүү дээ. Сагсч юм эсвэл болиолч нөө байгаа да. Ялгаа авахгүй нэг өсрэлтийн тасгалууд байдаг. Яг мэдлэг нь онцлохоор тэгээд явбал. тийм ээ. Маа сагсан бөмбөгч бас нөгөө нэг кросс хөдөлгөөн сайтай. Хөдөлгөөнүүд нь хурдан байгаа шүү дээ. Болиолч нь бас газраас Болиолч юм уу өсрэх нь сайтай. Өсрэлт айлаа. Манай болиолчууд ингээ өсөж. Дүн нүг хараад. Хол зүрхтэй төрүүлэн хэлж. Ингээ бөөхөн хэлбэрээр яваад байгаа юм шүү. Ингэж дуусаад дараагийнх нь Австралийн нөхөр. Тэгээд дуусаа шууд багийн дүнгээр явах юм бах та. Одоо энэ эхний хүн дууслаа дараагийнх нь шууд явах юм байна. Тийм. Би бол тэгж ялгаад байна. Ингэж тугаа авангуут шууд дараагийнх нь орол ингээ. Тэгээд тоогоо гүйцээгээл хугацаа гараа тий. Тэр юун дээр нь яах юм бол нөгөө хугацаат ингээ барьж байгаа
Удаан барих. Тийм, тэн дээр бол нэг секунд бас тоолж малдаг юм нэг тийм оо дээрээсээ доороос дэше явдаг юм тийм л. За манай энэ тамирчин маань Солигдсон. солигдсон явчих. Тийм байна тий. Эхний хүн сайн хөгцсөн. За энэ сомбын бол угаасаа ер нь дэвсрэл. Тэгэхээр бүгдээрээ ер нь айлалгаа хийх юм. Тийм бүгд тань хийж Бүгд таа. хийх. Яа энэ дээр л би нөгөө нэг хүнд жингийн нөхдөр энэ манай барилддаг нөхөр маань яаж давах юм бол. А тэгвэл энэ дасгалыг бол бусад тамирчид нь хийхгүй. Багийн энэ хоёр гишүүнийг л дуусна. Тийм үү хоёр хүн Нэг юм хоёр. Тийм. Тэгэхээр бол хөл одоо ингээд гаргаж чад тийм Манай хол ерөөсөө шууд цаг болоод ирээд явчихсан. ба ер нь тийм юм тий. бид бол манай хоёр бол За энэ за энэ Оюуны зүтг ялцсан. хоёр үлөө татаж үсрээ. monkey гэдэг техниктэй нөгөө нэг паркурын Зай маань хүртэл те. Зай маань хүртэл ойрхон ерөөсөө тийм шууд гаргахгүй. өөдөл нь би тойлож явж байхад энэ шууд шилжиж тий. яг угаасаа өөр Нүд мангар урд явж байгаа хэвээр бүгд. Тэгээ нөх хөлөө уршааш тавьж буугаад хойшоош тавьж буугаад. Техник ихсээ. Юу бариад ороод ирлээ шүү дээ. 8. 8 Бараг 3 хатлын зүгт байсан. Хоёр хөлцтэй. илтэлтэй аргагүй Өвшаал өрөн тий. Сап дунд нь алахгүй байхгүй. хөл тавиал байсан шүү дээ speed гэдэг юм үзүүлбэр байдаг л да. За тэгээ эндээс харах юм бол ер нь мэрэгжлийн тамирчин гэдэг бол бас спортоос гоё дээ ингээд бүх төрлийн хүмүүсийн шингээчээр чадваруудаа ингээ гоё гайхуулах боломжууд байгаа шүү дээ. тэрийг нь бас харж байгаа бах тий. Яг нэг өөртөө нэгдээ төрөлтөө ойрхон юмуд нь нийлтүр давуу яг харагдаж байгаа хөлтэй байнгын яадаг юмуд. За бас саатаг үлдээн За энэ 400 метрийн бас л төвчээр тесрэлтийн ундраг болж байгаа л тий. Сап 3 үлдсэн байж тий. За Австрал солонгос хоёр тэнцвэх юм. За энэ чүү. За одоо тэгэхээр дараа нь юу вэ? Юу шилжих одоо? Аргагүй жоохон удаа ширжлээ л да. За энэ ер нь ойрхон юм. Ер нь их ойрхон явж байгаа да хоёроо. Яа их ойрхон. Одоо эн чин тооч хийгээд цаашаа тугруугаа Уруул гүөх гэдэг бас. Тийм. Энэ хоёр яг л төгсгөлд л үзэх гээд байна да. За Австрал зэрэг аргагүй. Алхмаар төрүүлээд энэ чин нөгөө дунд нь тойрч алхахгүй шууд ингэж явж учраас. бойл гэж. Урдаа нэг. Нөгөө нөхөр Нэг маань олон тойроод өсөөр ядаж байгаа л та тий. Олон өсрэл олон ингэ. Энд дээр бас толгой ирэх. хоёр толгой эргэж байгаа, бат эргэж байгаа. Бат эргэж байгаа. Яа, яцлээ цавал. Хоцорсон ч гэсэн нэлээд л зүтгэж байна тий. За айлал нь удаа ширч юм л гэж. Гэтэ яг чаргуу нөгөө шилжилтнэрээ хожиж байна тий. Дамжиж алахгүй болохоор. За сүүлийн За гөө гэсэн. Одоо тэр яах юм? За одоо Шууд төгсгөл тугруугаад гүйчихтэй да тий. явсан. За гүйдэг дээрээ энэ маань нэг жоохон нөгөө төрөний нөхөр шүүлэх гэдэг юм. Хамаагүй Солхон 50 орж иж мөрөө. чи энийг аваад өгнө юм шиг байна. Яс. Тэгнэ Австрал. Гоё орж ирлээ. За энэ дээр Австрал. За Австрал нэгт хоёр солонгос. За Филиппин бол арай дуусч амжаагүй шүү. Дээрээс бас нэг Тэгэхээр солонгос сайн үзэж байна те. сайн байна. Яггүй нөгөө physical 100 тэр өмнө юу хийжсэн. Энэ нөхөр л орж исэн гэдэг байна орж ирсэн. Бас нэлээд өөрийн нөгөө нэг бүх юм аа ер нь нэлээд харуулж байна. Бас л зурцсан юм шиг бийтэй мэн үү. Одоо нөгөө Солонгос гэхдээ хоёр эрэгтэй явлаа тий. Тэглээ. За нэр тийм шүү дээ. Австрал чинь нэг эмэгтэй Тэг нэг шүү юм дээ. тий. Нэг өвтэй. Нөгөө талд нь бас хурдны тэмцээн гэж бодож л яг үндэ дисүрийнх байлаа гэдэг. Дисүр сүлдээ нэлээд дисүр алдаа л гэдэг. олон доото байна гэж байна. Бас тэгж байна тий. Манай хоёр солонгос ихэндээ 10 удаа ингэнэ гэдэг чинь. Тэгээд өсрээд ингээд болгоо. Тий. Энергийг шаардж байгаа л да. 형님이 조금 더 해줘야지 성균이가 여유가 있어요. 맞아. 내가 도박해. Бүгд за тийм. ээж аваа одоо яах юм? Ахаад явах юм. 20 гинөө. 20-оос уруудах гэдэг нь. Энэ удаа төрүүлцгээе гэдэг юм. Ахаад явах чинь гэсэн үг. Тийм л биш шүү дээ. Өнөөдрийн сүүлийн тэмцээн. За илүү чадна л чинь. За Энэ чи яагаад гэж болоо? Дахиад 20-соо тий. I just keep my pace and don't get any further behind. за эхнийхээгаа юу Эндээ гэж алдахгүй шүү дээ. а юу юм болов? Одоо нөгөө хэлсэн оролцогчдоо солиод ахиж нэг үзэх юм болов? Одоо Тэгж бас магадгүй. үгүй байна. Эхэлсэн хичээл хэлж. Энэ юу яач ухраач уу солигаад андуураад. Нэг алдчихоо энэ. Энэ гэхдээ тэнцсэн мэдсэн бол байгаагүй шүү. Байгаагүй. Австрал бүр илт шүү дээ. Нэг бол за 2 дугаар раунд.
1-р хэсэг 2-р. Одоо энэ хоёр чинь нөгөө дээр доошлоо үзэх юм. Одоо энэ шалгуур дээр сая нэг нь мултарчж байгаа юм шүү дээ. Энэ шалгуур дээр тийм байна. Нөгөө нэг энтэлтэй байсан орн чинь хаана хойлоо? Филиппин. Филиппин мултангууд нөгөө чинь. Одоо энэ хоёр нэг ургаа үзэж байгаа юм тийм ээ. Энэ сорилынхаа. За үүдэл шаарддаг байсан юм уу? Энэ дахид автаад явна гэдэг чинь бас л чанга штэ. Одоо эсрэгээр нөгөө нэг холимог нөгөө кроссфитийн сүртэй хоёр тамирчин маань бол бас дахиад ажиллагаа. Энэ нэмэгтэй бас тэгтээ бас мундаг шүү дээ. Бас кроссфитийн кроссфит. Кроссфит. Тэрүүл яг л нөгөө ихний ажилласнараа л ажиллах гэж үзэж байна. Тэгэхээр энэ их дутхгүй. За мань паркурчны хөрөв дээр л одоо ачаал дахиад ирэх нь дээ. Тэгтээ ихний раундн дээр энэ эмхтэй чинь 3-ын зөрүүтэй өгдөө тий. Тэгэхээр одоо тэрийг гэхэр бас унгаж орж ирэх. Тэрийг харъя тий. 3-ын зөрүүтэй хахад бас их ойрхон биз тий. Гүцэгдсэн шүү дээ юм бас. Тэг юм нөгөө олон их хүсэр царайсан тэг юм хурдны үетэй юм том бигтэй хүмүүсүүд бол жоохон хэцүү. Ойрхон дээ. Эхний нэг хэдэн хорон дээр үлтэй ялцуулчих та. Сүүлрэг удаад ирэхээр бол солоос болоосож байгаа. Энэ тэгтээ юу гэж хэлээд байна. Энэ гейм хоорондоо нэг жоохон рест хийх цаг өгж байгаа л үү. Тэгэхгүй чи уушин яг ингэ өгөх гэж шууд яа одоо. Энд дээр ингээ араас залгаж явах юм бол. Үгүй хаа. Сая зөвөр эхлэлийг харж байгаад бол амьсгаан дарагдаг зогсчихсон. Тэгээ цаана нэг паркурч амьсгал. Нэмэлт тийм жижиглэлт орно гэж байхгүй юу? Амьсгаад тусаад авахгүй паркурч чинь. Тий. Тэгвэл бас юм тэгэхээр Би бэлтрийн 82 гэлэн сомбын энэ спорт арай цогцолтой амьсгаа яг л нөгөө нэг явдгаараа хэдийн зөрүүтэй. Ер нь тэнцүү орж ирсэн шүү дээ. Ой гэдэг байна. Тэр сая бол кроссфитний тамирчин ер нь унаагүй. Тийм байна тий. Эсрэгээр холимгийн тамирчин маань жоохон. Тийм байна тий. Суларсан биш. Нөгөө эмэгтэй чинь их сайн өмнө 3 гэдэг чинь сая нэг болоод болчихлоо. Одоо л нөгөөх нь 20 дахь юм шүү дээ. Бол бараг дэх баха. Тий. 2 торгоор илүү гарах нь шүү дээ. Зүгээр анализ хийхэд л. За энийг нөгөө яг тэнцэл яваад байна цугл. Яг магадгүй нөгөө паркурын тамирчид үзэж байгаа бол яг энэ үсэрж байгаа хөдөлгөөнүүдийн нэршлийг мэдчихэж байгаа бах тий. За ингэж үсэрж чинь. Энэ яг Конг гэдэг үсрэл баггүй. Одоо King Kong-ийн Kong шиг гараад тулаа шууд хөл хөрөхгүй даваа. Тэгээд урталтаа болохоор ингэж гарч ирдэг. Эхнийх дээр болохоор энэ болохоор ингэж зүгээр Kong хийгээд нөгөөт нь болохоор speed ингэ хажуулалтаа дараад ирдэг. Хурдны хөдөлгөөнүүд л дээ. За нэлээд за хүл алдаа тэгсэн юм бол солонгос маань. Тэрэн дээр цог үгээсэн бол одоо жоохон хоцроод ирлээ. За энэ бол үнэхээр яг энэ эргэлтэн дээр бас энийг гоё тиймж гоё юм. Техник гэдэг юм бол ингээд илт байгаа тийм жоохгүй илт байгаа. Жижигэр идэж байгаа. Нөгөө ойрхон игээд цөөхөн донд бол мэддэхгүй байж л та айдэмдээд байгаа яг ялгараал эхэлж байгаа. За австралиуд бол баг ялтаа тэмдэглээд эхэллээ те. Ялт биднийх гээл. Чи чаднаа л гээл. Хүчлээ. Сая холимгийн залам нэлээд жоо дутуу орцсон. За дууссан. Нэлээд хол зэрэгтэй гаргачуд байгаа. Тэглээд 1 үү 2 үү бараг те. Нэлээд зүрх үсгэжлээ. За ингээд энэ сорил дээр Австрал тогных нь өнгөц олчихгүй нэг бууж гэж шиг жоохон цагаан байгаа те. За манай тийм байна. 2 ч юм уу 3 ч юм уу. Тэр чинь нэлээд зогсчлаа. За сүүлдээ бүр өгч. Дуусгаач одоо тийм. Ялгаа авахгүй нэг 2 тэгэл оноогоо явчих. Тийм ээ тэтэртэй дүм ер нь л байгаа л та. Үр дүнч барыг эхнийхээс л бараг л тэгсэн. Тодорхойсэн тий. Гэтээс ингэж бас шүүсээ шахаж шүү тий. Дахиж давтаж. Маа солонгос хоёр дахиж давтна гэж бодоагүй хаа. Хамаг цагаараа шахчихгүй. Хамаг юм гаргацсан. Тэгээд дахиад гисэн чинь нэлийн суларчих шиг болчих. Айл хэлэн бүр айгүй суларлаа ш техникаасаа. Тэгээ ядж хахт нөгөөх нь айгүй хөнгөө хурдтай хийгээд тэр чинь сэтгэл зүйн дараа. Хажуугаар нэг хүн амар хөнгөөс тэ яах ч юм байна чинь гэдэг. Юу ч болоогүй шүү те. Ороод ирчих. Нөгөөдөл нь бүр ингэж ял яваад тэ зүтгэж итэл нэг зүг хүүхдээ цэцэрлэгт нөргөж өгч юм шиг ингэж юм хөнгөө яваад идэв. За тэгээд энэ Австралийн эмэгтэй кроссфитийн тамирч маань өмнө хоккейн тамирчин байсан. Тэгэхээр чинь тэгээд тэгвэл бас ялчгүй хоккей ер нь бас амар төсвөр дэвчээр болчихлог бас юунууд байдаг ш. Өндөр контакттай спорт шүү дээ чинь. Контакт өндөртэй. Тэгэхээр чинь суур сайтай ажиллах спортоор хичээлдэг. Дистриктэй чинь тэг огт төвчээр нэлээд өндөртэй. Тэгээ харж байхад бол нэхний солонгосууд маань өөрсдөө хүсээгүй юм дээр өөрсдөө унсан. Австралиас хол шүү гэсэр гал унсан тий. Тэгстэй. Мань хүн
хит айхаар ингээд өөртөө гайд удаж шүү дээ. Манай хүнд монголчууд Лагэм нэгдүгээр хэсэг дээр Австрали 3 оноо, Солонгос 2, Филиппин 1 оноо авсан тий. За одоо 2 дугаар хэсэг. Showbox аппликейшнээ татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой. Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, дараа үзэх кино, татсан киногоо англин хийгээрэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. За одоо манай За нөгөө баган тогтоо. эдрийнх шууд бүх геймээ дуусгах юм байна тий. Тийм ээ. Тийм ээ. Энэ чинь олон юу байгаа учраас. За энэ дээр яг хөвчний нөхдөд. Энэ нөгөө сэлгээр Юу орж ирсэн. шидэх нь атгахын даа. Энэ нөхөр шиддэг нөхөр харагдаад байгаа юм л да. Чи нөгөө дээр орж ирж байна. Тийм, power strong байна. Сэлгээр орж ирсэн тий. Бас кроссфитийн тамирч юм. Энэ үү? Тийм. Регбигийн тамирч. Энэ регби энэ алстаас танк шиг юм байна. Гоё юм тийм лээ. Би жиг Фактор 2 гарч ирж байна. нөгөө нэг файтер маань шүү дээ тий. Энэ тулаанч маань бас UFC-ийн тулаанч. Тэгээ UFC-ийн бүр авраг. 83 нь. Тэгэхээр чин бүр хүндж ингийн. Хүндж ин дээр тий. За Солонгосоос үндэсний бүх чөлөөтийн бүх хоёр. Минжи гэдэг нэр нь. Энэ Солонгос бүх залууч нь минжин билүү минжи билүү би минжин сор гэдэг шиг зээжилсэн. Нэр нь Ээж менжэ дэнжэ гэдэг харна тэр хүүхний данаад байгаа болоо гэсэн чинь. Бүх залуу минжи гэдэг юм. Би өнөөдөр ухаж үзчихэж энэ хүч Монголд бүхийн юугаар ирж байгаа юм лээ. ирсэн юм контент гараад Контент тэр нь явж байхгүй. Тэг харсан чинь минжи аач уу гэдэг Монгол бүхий тасалжуулсан тэгээд яа. За энэ дээр яах нь ямар ч соёлын гараад нэг юм байх болов. Энэ дээр эмгтэй тамирчин гараад ирсэн шүү дээ. Тэгээ солонгослоо. Тийм, чөлөөт болохоор одоо шуу гар сайтай л гэж гарч ирж байгаа юм. За Энд дээр одоо эмгтэй тавьснаа гараад нь яад юм бол тий. Харин солонгосч сая юу яахгүй те. Тэр сая өсөрдөг дээр эмгтэйгээ тавиад Тий. тэр UFC-ийн тамирч өгнө. Энэ дээр орсон бол. Ээлжлэх гээд энэ үү өстө гар Манай гараас угаасаа нэг strongman тамирч учраас нэг хүн санагдахгүй байна л гэж байна. энэ маач тэр зөөдөг дээр бас л уушгийн ангидсан зогсож шүү дээ. Явхан болж тий. Бүр суусан шүү дээ. Тий. Толгоос гисрээд нуруу бариас суусан юм. Зэрэг барих юм бол энэ ч одоо 135, нэгдэл 135, нөлөн 135 гэсэн 270. Ч одоо тэлж өгөх нь шүү дээ. Зогсоод ингэх юм бол. Шоо хоёулаа зэрэг юм. Хоёулаа зэрэг юм те. За энэ муу эмэгтэй 135 кг-аа хоёулаа хувааж барьж байгаа юм шүү дээ. Гэхдээ аль тийм байна. Хоёр тамирчин маань гэсэн үг шүү дээ. Бас ч учиртай байна тэгвэл. Солонгосын нөгөө нэг бүхийн тамирчин те манай Минжи. Тий. Солонгос бүч нь бас нөгөө нэг Энд дээр ч одоо тэр нэг юм шүү дээ. Урт мөчтөд нь илүү ажил ирэх. ер нь бас тийм тий. Бас тийм баг. Богиндоо илүү арих юм шүү дээ. Урт нь чи ингэж шүү дээ. Тэгэхдээ ингэхээр олон бүч. Тааруулаад тэгэл яаж явах уу гэж үзсэн. Ашиг урт богиныг тааруулж байгаа юм болов? Харъя. За тавьсан. За энэ юу Тэндээ бол гайгүй хаа хоёулаа бас барьж байгаа. Яасан муухай. Хөөсөн төч харагдаж байгаа юм чи нэг тийм 135 хэлээ маань. Нэг хөнгөр Нэг л тий ингэж ингээн. Энэ эд маань вандесгаа дагцлаад байгаа юм шиг байгаа. Ижигтэй хөнгө харагдчих юу? За манай хоёр энэ хэр удаан байна гэж бодож байна. Таамаг юу юм бэ? Энэ төрүүлж одоо алдснууд нь мултраал хамгийн сүүлд үлдсэн ялах гээд байна да. Ахаа за яг хуу хамгийн их хасагдах хүртэл нь хэдэн минут байх вэ? Нийт хугацаа нь уу? Тий. 3 минут гарах болов. 3 бол барих үлээ. Хоёр ихтэй хоёр ихтэй бол барьчих. барьчих бах тий. Тэгээ ялангуяа тэ алдны юм ойролцоон дээр бол барьчих. Тэр strong man-уудын дасгал дээр харж хад бол жин яг арай хүнд байсан баг. Хамгийн удаан гаргаж байгаа л минут 10 мар. Тийм. Тэр яг нэг Тэр бүр их чинь арай хүнд ч юм. Тэгээ ганцаар барьна шүү дээ. Чимараг сугмуугийн салгатал юм байж. За дигийн хатгалт энэ нөгөө хук крип эхэлж байна. Нөгөө хүндийн өргөлтийнхэн ингэж эрхээ уруу дотор ингэж чаддаг. Ингэж хамгийн сайн хатгалт тий. энэ эрхийн урууны дэмжлэгийг оруулаад байдаг шүү дээ. Хук крип дээр одоо энэ харуулж та хатгалтыг хий. Гадна талтай ш дотор талтай.
энэ минжидэр гэхдээ юу яаж юм те? Минжидэр ингэж ирж дээ. Тийм тэгжиж таарж байна те. За энэ атгалтыг харуулж байна бас. Энэ чинь бас тийм. Одоо давхар шуудганы барьсан дээрээс. Гэхдээ эвгүй нөгөө эн чинь айгүй амархан хурдан уналт ингээд ундаг тэнцэн болохоор бас манай хүн бас нэг айхтар атахгүй гэж мэднэ. Гэхдээ тэр Монголд ирсэн мэдлэгийг харахад бол тэнцүүлж шít андаага оллоорой. Тийм байна те. Хүн юугаас тааруулах. Тийм байна. Тэгэхээр мөчнийх нь ялгаа гараад байна гэсэн үг те. Нэг жоохон ийшээ хазаах маягтай нэг тийм байна. Ингээ жингээ нэг рүү гооцсон байна те. Зүүн талаа гэдэг. Тэр. Энэ хоёр жигдхэн барихгүй бол нэг нь алхахад нөгөөний ачаа шууд 50% нэмэгдэн гэсэн үг байхгүй. За одоо тэгшэрж явах шиг байна те. Тийм эхлээд уучраа болохгүйсэн. За одоо нэг арай. За мань нөгөө нэг strong man маань. Тэнцвэр нэ юу чухал байгаа гэсэн юм байна л да. Хит нэг талтаа давлаад чаа нөгөө талд нь хүндрэх гээд тэнцээ зогсож байна ш. Тас. За энэ маань нилийн удах шинжтэй юу? Хэдлээ унтчих. За айлаг нь уусаа 3 гарцсан явж байна. Минут нь 3 минут гарцсан уу? Гарцсан байна. Шаардлагатай бол ээлжлэн мэлжсэн гэдэг бүр ер нь жингээ мэдэрчиж байгаа юм байна да хоёр. 힘들다고? 주변 저도 땡겨지고 있어요. 민지 얼굴 빨개진 것 같은데. За энэ дээр монголчуудын хувьд Монголоос за мэдээж орхон баяр бол. Тийм манай Аслан бол атгахгүй. Аслан маань ер нь атгаж бөхчүүд одоо хитэн цаг атгаж байгаа шүү шууд. Ер нь миний мэдхий Батэрдэн авраг бол унталдгүй шинжин баг мөнгөрдөн нацлаа хоёр чи. Одоо барыг нэг цаг маг энэ хөргөнд орхон баяр ярих юм бол. Ер нь их маг. Тийм шүү. Энэ хөргөл бол бас ноног юутэй юм лээ шүү. Павертай юм лээ шүү те. Тэгээд нөгөө мөчийн бас ард тэнцүүлэл бас зүгээр байна. Хоёр урт мурт ингэ юм те алдны орт юм уу нэг ойролцоо байвал бас. Тэгэхээр юу сайжрах болов. Өчөөрөө гэх юм бол орхон баяр дүлгэн хоёр юм байна. Тэр хоёрын өндөр ер нь нэлээд ойролцоо. Дүлгэн гэж манай сагч чинь те. Тий, сагч чинь. Өнөө энэ чинь энэ хөргөлч бас гар гайг урттай. Тийм үү? Тэгээ нөгөө нэг шууд ачаалаа хоорондоо яриад жингээд хааруулад. Тэгээ энэ хоёр бол бас юм мөчний хувьд бол яг л ижлэн харагдчих те ер нь. Тэ. Гэтэ энэ буржуурт чинь өндөр биш үү? Үсний өндөр. Нэмэлттэй. Үсний нэмэлт. Робячаар уу ямарч сайн. Тэгэхээр яг нөгөө нэг ээлжлээд яг нөгөө барилтан дээр нэг байж байгаа нэг жоохон болчихоо суулгаад байна хичээд байна тийм үү. Спагийн ажиллагаа бол яалтчгүй чухал юм тийм техник хоёр. Гол нь хоорондоо энэ хоорондоо ярьж байгаа болоо энэ ярьж байгаа хөө. яриад байх шиг байна. Яг нөгөө нуруу нийлж болохоор за одоо жоохон татаараад яг багийнх нь бол зөвлөөр юм. За 5 минут бол гараад байна тийм. Сайн мэрч шүү. За энэ одоо ингээд хөдлөөд эхэлэл тэгээд тийм. Хөдөлгөөл одоо ачаал чин за Филиппиний баг гойд эхэллээ гэл. Яриад байгаа юм байна тийм. Хүнд болж байна. Болмол хүнд болоо. Гол нь бид нар чинь нөгөө нэг бичлэгэнд ягаад зориулаад нөгөө үзэж байгаа юугаар сонсохгүй байгаа болохоор ихэвчлэн уншиж байгаа учраас ярьж байгаа үгийг сонсохгүй байгаа шүү үзэгчдээс ойлгоорой гэхгүй нүний юм уу ажаа тэгээд нэр шонтод үгэн гойлох гэдэг. Учир байдаа хэлээ шүү. Огсоо задлаад үз. За нэвтрүүлгийн хамтрагч байгууллага 160 жилийн түүхтэй Герман технологи Porsche чанар Edelmeister. За нөгөө хамтрагч маань магнезиум 400 Begen комплекс. Та булчин ядрах болон шүрмэс татах, стресс, толгой өвдөх үедээ хэрэглээрэй. Баярлалаа. За ингээд нэвтрүүлгээ үргэлжлүүлцгээе. Одоо энэ 6-7 дахь минут орцоо тий. Одоо өстой жинхэнэ магнезиум хэрэгтэй болж байгаа. Булчин дамдан задлаад хийх үү? Бараг хийвээс ирэхээр зарим нэг энэ одоо пивний юутай оронд бол гаруудад пив задлаад өгөх юм бол сэргэнгээ тий. За одоо юу нэлийн цацж байгаа гэсэн. Солонгосууд пив мэгжүү гэл лоо гэл. За яаж ингэ хөлнөөс жоохоо. За нөгөө бие хүндэлтүүлээд. За энэ маань хоёр нэг тишээ тэр ээлжилж явах гэдэг юм. Хоёрлоо зүйрлж. Дараа нэг барьцсан давшруулж байгаа юм байх үү те. Тэр и. За одоо ингэ тэр энэ нөгөө эмэгтэйхээ нөгөө барьцыг нь даалгах гэдэг ангууд нь нэглээд татчихагаад. манай эмэгтэй нэртэй нөхөр манаас барьцыг ахиуж өгдөг шүү дээ. Одоо ч нэлээд чартай ч юм да. За багийнх л шүү дээ. Тэрэл баг. Гаднаас харж байгаа баг шууд хэлж дээ. За тэдний баг цуцаад хэлчихлээ. Улам илүү чанга гээл. За манай Австрали 100 г амраа хэрэгтэй байна гэж юм санагдаад байна. гартна. 100 г амраа юм бол нөгөөд нь зүүдлээд өгөх нь шүү дээ.
яг нөгөө нэг хоёр эрэхтэй ижил бас нөгөө юутай хүмүүс бол бас ийгээ бас хуваарж амраад тах шиг Тийм. Энэ ирим гэхгүй сая солонгос төр юун дээр л нөхөр мань нөгөө барилдын нөхөр чи охиныхоо амарж өгдөө шүү дээ. жингийн хуваарж. Барьцсан. Гэхгүй ингээ нөгөө янгинаад юм гарахаа болчихж байгаа л да. Санснаад бол өөр найдаад нэг сайн удчихэ шүү те. За энэ. Австралиад нөгөө талаас харсан шиг аа. Тэгээ ер нь л тийм. Яаж ч ний чинь. Яа, ер нь яахгүй юм те. Замаас за энэ манай энэ маань бас хатгадаг төрөл юм. Удаан хатгах бол бас биш баха. Биш бах те. Эсний барилдааныг харахад бол нэг тэгж удаан барилддаг юм л шүү дээ. Тийм л. Тэ. Гэхдээ ер нь атгадаг үлийн регбигийн юуг атгах гэдэг чинь магистр тавьчих. За бас тийм ээ. Тийм. Тэр жижиг мөнгөний хатгаад байхгүй хэвээр бас. Атгахны үйл энэ өстой жинхэнэ power in strong man бол атгахчих юм. Энэ нь эрхий гаргачихсан. Та нар яадаг гинэ гэсэн юм гэж. Барыг дөрөөр нэг хуруугаа амрах мэхтэй арай шүү. За энэ гэхдээ царайны хувьд хэцүү те. Ингээ гүрийгээр яадаг. Яг энэ хөшөөшил царайд болж эхэлж байна хүмүүс. За нэг багны жин 135 кг. За тэгээ нөгөө хоёулаа барьж байгаа учраас бас хуваарилтай. За тэгээ нөгөө тэнцүү зогсохгүй бол бас ачаал нэг тал руугаа явах гээд. Тийм. Хажуунаас мэдрэмж шаардаад те. Тийм ингээ контролдод байна. Тэгээ энэ чинь нөгөө эмхтэй гişүнтэйгээ гарцсан Оо бол 7 минут л гарсан. бас солонгосын минжээ маань бол бас эмхтэйг бас яах гэж үзэж л байгаа. Тэнд хуваарлт хийгээл яг аргагүй буусан л хэл та. За чиний спорт ч чи энэ дэр чи гээд юу чаддаг үзүүл гэж явах те. Манай стронг яах вэ ер нь солонгосууд за нилээн твдэд аргагүй бас нөгөө ер нилээн цуцж байгаа харагдаж байгаа шүү. Регбигийн залуу цуцж ийн гинэ. А нөгөө минжээгээ бас яагаад Бас яаж юм те? минжээ жоон бүрч ирээ минжээ. Яа за нэг Нөгөө баг говаад ихсэн тийм. Ер нь нэлээд Дахиад жаах юм. Яа энэ гарны бацинараа. Цаана тэр ихтэйгийн гар чигчүүр бол гараа явцсан л ий. ахиулж байна. А бас Өнөр бол шууд зэрэг татчих тий. энэ архиулж хоорондоо энэ цутагаа жоохон ч гэсэн ингээл авч байгаа шүү дээ. тэгтээ яг шуу нилээн өндөр ачаал авц үед бол энэ ахиулт бол бас их Юу юу. ер нь их буруу даа. А тийм үү. Тэ. А одоо энэ эмхтэйгээрээ барилж байгаа нөгөө А чинь. энэ нь орог зөвчөж байгаа байхгүй. За чи жоохон барьжий гэжснаа л авшруулж хаар. Тэгэхгүй атгаж явах үедээ Татж авчиж авах уламж чангаар аваад тий. тэгэхээр энэ болохоор шууд нөгөөдгөдөө хатгуулаад Нөгөөгийн гизний тулж өгч байгаа л гэсэн юм шүү дээ. Хоёр гараа хоёулангийн. за тэр боллоо гэдэг. Эдний бол зөвдчихлээ. Нөгөө гарцсан байсан чигчүүргөө оруулчлаа шүү дээ. За өөрийгөө Бас сэтгэл зүйн дайралт хийж штэ. Бахраад болоогүй шүү л гэдэг. Гэтэ энэ үед нөгөө нэг ийм тэсвэрийн юм дээр л амьсгал хүчил төрөгчөө нөгөө нэг жиг Энэ зүг ирэх байх нэг чухал юм шиг. байна та. Яа, яста жиг. Хүсэн. тэр за энэ хоёр маань яг ингэж бууруу зэрэг хөдлөөд. За ер нь Солонгос Австрали орно. Судруудаа. Багийнхан надаас цаана сэтгэл зүйн зөвлөж шүү дээ. Аа наад дээр ч одоо байх гэдэг жоохон гүрий чи наад ч алдах гэдэг шүү дээ. За энэ Филиппиний тамирч нилээн л царайн Царайнаас яруулсан. нь харахад бол ер нь нутахгүй л. Нилээн л мод зарагч. Маури шивээсээ хусчихсан. Австралиуд бол ямар ч хувирлгүй л. Маури Ози шивээсээ. Гэтэ биеийн байрлалыг харахад бас Австрали хоёр их зүг хатгаад байна да. Ингээд мөрөө суулж биеийн Уршааны унжуулаад. биеийг жинг ашиглаад Тийм. шүү дээ бас. Энэ хэд маань бол яг татаж чангаач чадах шиг харагдаад. Тийм. Чангаач барих тусмаа илүү ачаал авна шүү дээ. Тэр за энэ хоёр маань бүр Манай Филиппин хоёр бол ер нь өстэй. Яа, гар яг хөлс мөс бүх юм Ийм хүмүүс харин уршаа их чинь тийм ачаал авахгүй байгаа юм шиг. Филиппиний хуруу батарчлаа. Яг гар тасалаа. Яа. за За Филиппин унсан гэдэг сайхан мэдээг солонгосчууд юу солонгосуудаа хэлээ. солонгосуудаа хэлнэ шүү дээ. Солонгосчууд баярлаач. Баяраад байна. Яваад агараа. Яа, за нэг Сэрэ юм. гараа. Урам өгөөрэй. Бас аргагүй бүх хүн юм ялтай байна тий. Бас үзэж юм. Нэг power strong man-аас л илүү юм байна. Эмэгтэй үнтэй хамтрагч чинь тэгэхэд Тэгээ бас багаараа бас гоё ажиллаа те нэгнийхээ гар хүлээг. За цаг 10 минут. сэрвэг нь аль хөөцсөн биш үү? Ингээд босоод ирсэн шүү дээ. Ялч нөгөө түрүүн дээрчээс ахиулт нь буруу тэр нь бас буруу. Техник гэдэг юм чинь аль нэг хөнгөвчлээд идэг.
жижиг юм дээр мэдгчээ тий. За тэгэл ялгц учраас айл нь л 10 минут руу орчлоо. манай минжээ Солонгосын багийн ахлагч болсон сте дэсэрэл гэдэг ялдах юм л байсан. Тийм нэлээд нэрсэж байна тий. Дэсэрэл Тэний юм хийж чадахгүй. Уг нь очиод ингэж очимаар байдаг. Одоо тэгэл чадж байгаа юм дуугаараа хийж байгаа юм. энэ Солонгосын чөлөөтийн эмэгтэй бол бас үнэхээр мундаг атгалтай тий. Австрали хоёр бол бас бодож байгаа шүү дээ. Солонгос үгэндээ тий. Алдаад өнгөлөө одоо шүү гэдэг тий. Бас Аричтэй тий. Эмэгтэй мөлөлдсөн юм шүү. саарч хэлээ. Энэ маань нэг жоохон хартсан нэг жоохон сандрал агуулчихсан харцгач. За манай нэг Солонгос нэг хэрэгтэй мөчрөд эхэлсэн. Одоо энэ хүүхэн зөв зогсож эхэлж байна тий. Бүр уршаа гэж ингээ өгөөд нэг 50 60 кг байгаад өгдөн ч бас тэрийг бас шилж штэ. Яа би энэ давхрын буудаат хаад штэ. Австрали хоёр бол үнэхээр тайван байна. Бас хоёр хэрэгтэй болохоор. Зүүн шиг юм. юу вэ? Дуулаад эхэллээ. Бүр Эчээмод гэдэг яг тэр шиг л болчих шиг юм. тийм байна. Ихэрнэмод гэдэг. Тийм ээ. Манай бас Мантуагийн төрийн дуулаа Марийг төрийн дуулсан дуулж тий. дуулж байна. Бид нар гэхдээ энэ дээр ядаж Австралиг гусчих юм бол давуу тал болно шүү дээ. Давах гэдэг. Одоо энд бол боломж байна шүү дээ. За төрийн дуулаа дуулаад манай хоёр Солонгос. Гэтэ жиг багийнхан сайхан дуулж өгөр юм шүү тэр. Ууг нь бол тий. Хамт нэмээ тэр хүчний бүр. Архан ингээд ихтгэл бол огшин дэс бас. Яа. Гусчаас энэ Австралийн солонгосчууд. Гэтэ ийм үед бас багийнхан зөв зөвлөгөө өгөхгүй л эсрэг талын өрсөлдөгч нар сонсчвол бас илүү чангарах магадaltaй тий. Гэтэ сонсоод идэж солонгос хэлийг мэдхгүй. Ороо орныхоо хэлээр ярьж байгаа болохоор бас. Аа солонгосууд монголчууд ээж ирж байгаа юу? Манайхан бол мэдчихэж биднэ. Гараа хөлаал. За ер нь баг 13 4 Хэдэн минут вэ? Таваа авчих шээ. Түрүүнд бол хоёр тагуулсан энэ тагуулах юм тэгээд болоо. Бүтэн дуусна шүү. Солонгос. Гарын доллар чи жоохон гүрээчгэл гээд. Сэтгэл зүйн нэмлэг өгөөл. Хичээл гинэ. Англи Зүгээр аврааяа гинэ. Хичээлээ зүгээр амраагаад өгөөч чүү. ингэж Ихчийнхээ гарыг амрааж өгч байгаа юм минжээ. тийм нарийн дүүл юм. Тэгвэл нэлийн унжиж татаж өгөнгүүд нөгөөх нь гарын дээр ачаал нь багасч байгаа юм шүү. Соёлоо сайн байна. Эндээс харж байгаад бас Солонгосын нөгөө юу багш хүн те. Яа тэр минжээгийн гар мутчихвал тэгээд Тэгээд байгаад шүү тий. одоо уун нэг жоохон гүрийчүүл 70 оны 71 гэдэг шиг. Тэгтээ маа бодчихснаас минжээ бас Сайн байна. Би тэр нэг Айлхны ярах. хөдөөдийн үчи чи наа чи яагаачгүй байхад бууж өгөөд уулын орой мороор гүйж чадахгүйсэхгүй. Энэ маань нөгөө Монголд хийсэн Монгол ирсэн нэг тэр 15 минут. сайн үзчих. нэг strongman нөгөө ирэх Хэдэн минутын дээр алдлаа. 7-8 дээр 7-8 дээр дууссан баха. 7 гараад. Бүү сайн мөрч шүү тий. Үнэхээр хэцүү. сүү арай алж байна. Энд гэхдээ үнэхээр төвчээртэй юм. Бас аль эртний л яр болсон гэстэй. За энэ хоёр За нөгөөт нь амраагаад өгсөн. солонгосчууд Австрали унах гадаа л гэл. Энэ хоёрт нэг тийм унахаар царай гарахгүй бас гарчихгүй. Айгу. Тэгээ царайгаа нуугаад ихийг ингээд бодоход байгаа болохоос. яа ивгүтчээд байл та. Гайхалтай. Энэ хоёр маань бол харин эсрэгээрээ. За одоо ер нь гэж. Зүүн гарал гинэ. Хэцүү болчлаа. Яа. За Нөгөө ер нь хараад одоо Өөр гүйж нь хараад. За. Болтой сайн мэрлээ тий. гар сайн сарваад. Өмнөөс нь караа. 17 минут 33 секунд. Йоо. Энэ гар мараа хуруунд зүгээр. Энэ багийнхан згсээстэй сайн дэмжсэн. Тэгээд ингээрэй гэл. За тэгнэ.
Азиачуд. Манай австралчууд. Тэгээд нэг маш том даваа. Австралиад Strongman-ыг гаргахгүйгээр Тийм. бас Одоо Strongman бол нөгөө юунд дээр шийдвэрлэн. Тэгээ шийдвэрлэх гээд байна шүү. тэр. Одоо Солонгосоос би одоо шидэх хүн гэхээр Минжигийн мар гар нь хөдлөхөргүй баг шүү. Солонгос одоо яг шийддэг хүн дээр бол нэрээ жоохон хэцүү. хэцүү нөгөө нэг файтерыга урдталтанд тавьчихсан. Тэг гүйлгцээ. Тэр гүйлгдвэл ёстой борооцсон Тийм. баг. Сая энэ дээр хатгаад нөгөөх нь цаашаа явахсан. Тий, уг нь энэ чинь эмэгтэйтэйгээ хамт эмэгтэйхээ оронд байсан бол бас үзэн шүү дээ. Өөр л дөө. Тэр нэг хоёр ихтэй гараад ирээд ярьсан бол Тий. арай өөр. Тэгэхдээ яг ч нэг хуваарлалт юмнууд айгуу чухал байгаа тийм ээ тий. За одоо манай багийн юун дээр хуваарлтан дээр яаж гарчих юм бол та. Маах бас их сонирхолтой байх гэдэг нэ. Энэхээр бол манай өсөрдөг хоёр л тэр юун дээр өсөрчмээр тий. Багийн хоёр. Тий. Цагс үлүүлээ. Зөвлөлөө. Яг нөгөө нэг үнэн нэг ажилдаг болчин гэдэг юм чинь бол. Тэрийг л манай уг нь л мэдж байгаа. Тэр чинь ингээд зоцохгүй шүү дээ. Тий, шал өөр шүү дээ. Ихчгээр бол гайг бол. Тэгээд айл айл нь өндөр учраас бас. Тий. Ядчил энэ ирээр өндөр өсөж байгаа ядаж ингэж ирэх үү гэдэг чинь. Яа. За австрал. За за австрал. Энд ихтэй Австрали одоо яг Азийн бүсэд Олимпиад одоо Азийн бүсдээ урт юм хта. Олимпик дэлхийн авраг одоо юуны нөгөө нэг том тэмцээнүүд дээр Австрали Ер нь л Аз бол. Аз номхон 70 орно гэдэг. номгонлаа орно гэдэг. Тэрнгээр. Бас гарчих гээд шүү дээ. Австрали хийж байгаа өмчтэй гадах нь дургу өрөөд шүү дээ. Харваац нэг шонтрын амартай хүүхг гинүүдтэй нөхдөд юу хийж байгаа юм гэж хэлээ. За багаа төлөөл 3 дахь тэмцээн. Оо. Энэ чи өөртөө буруу ойлгосон байсан юм шүү гэдэг. Одоо угаасаа Одоо багаараа бүгд зүгдэх юм уу эсвэл яаж явах юм бэ? за нэг өмнө цацагсан дүрснээс бол харахад бол энэ дээр Байлчлах хаа. тийм гიშгцэн Яаж хийж байгаа дээр нь л бай гэсэн. ямар чамаагүй бай. Хальт харахад бол дээр нь гიშгцэн Манай байж. 5 гэсрэл бараг төлөвлөрөө зөрлөхөд. Ер нь тэгсэн баг нэ. Нэг 15 20 минутын тоглолт хийчих үлгэн тий. Тийм. За тэмцээний дөрмийг танилцуулж байна. Өмжүүлсэн уянаас зүгдэнэ. За яаж зүгдэх вэ гэхээр 2 цагнаас 2 гараараа зүгдээд 2 цаграгт 2 хөлөө хийнэ. 1 цаграгнаас 2 гараараа барих эсвэл 1 цаграган дээр 2 хөлөөрөө тогтож болохгүй. Байрлалуудаа яаж авах нь их чухал юм тий. Яг доош хараад нөгөө сунэлтинг гэдэг ч юм ийм Байрлалаа байрлал. өөрчлөх хэрэгтэй. Багаа төлөв тийм үү. За энийг бас яг эхлэх үед нь яа тий бас. Австрали үед шууд биеинж ингээд тооцсон удаа эмхтэй үнэ гаргал. Тийм. Тийм. Манайхаас нөгөө манай волейболчин Тийм ханс сүрм. тий хандаа бол бас энэ дээр өсрөхгүйгээр хүрэх байх юм. Бараг яагаад зогсчих юм бэ? За Солонгосын баг болохоор кроссфитийн Азийн авраг. Чой тамирчна. Филиппин нөгөө нэг самбогийн гараа гаргаж нэ. Сан бүхний дэлхийн авраг. Тийм. UFC-д бас Бас. За кроссфитчдийн хувьд бол бас нөгөө цагираг ринг хийдэг учраас бас Тийм уус байх тий. хийдэг учраас Ойрхон гээд тийм ойрхон. Тэнд хоёр өлөө доошоо арчвал тий. тэг нэг өлөө Энэ ихэж бодлоор бол ингээд сайхан хөлөө хийгээд чатаад ингээд бүр дээшээ тэгээ тий. Дээш яраад. За юу ч харъя. яаж явах нь яаж харъя. Ингэж зогсоогоол бараг шүү дээшээ өргөөл тэгэл хань. Эсвэл зүгээр нэг Нэг гараад шууд спайдермен оруулчихсан шиг. юм шүү дээ. Одоо юу л татаж матаж орох юм болоо гэж. Энэ чи зүгээр Одоо эндээс салах юм уу яах юм бол? зүгээр л ийм юм шүү дээ. Нэг аим сүртэй Энд зүгээр хэд зогсон шүү дээ гэдэг. Айгүй баг. Энд тэ нөгөө нэг айгүй өндрөөс ямар нэгэн тулгуургүй учраас яг бас тэнцвэрээ барьж байж байгаа. бид нар арай л хитрхи хүнд юм болоод ичээ. Нэг дээр нь. Айгүй юм шүү дээ. Гэтэ яг зүгээр тэнцвэрээ балансаа бариад удаан зогсох нь мэдээж хугацаа орвол удаан байх тусмаа хэцүү л болно л доо. Одоо ингээ харах юм бол бүх булчингаа чангалж тэнцвэрээ олж байж ижил байж явах учраас. Шууд сулрах юм бол унах гэдэг шүү дээ. Тэн дээр нөө тэнцэр мэнцэр болдоод ингээд нэг явах л. Кроссфит гэхдээ ийм дасгал бол байхгүй шүү дээ. Гойны дөрөөрөө гардаг баг. Яг энэ бол хоёр талаас ингээ авчих гойны дотор талын болчих ажиллаж байна тий. За гар бол ингээ балансаа бариад атгалт хийгээд хөл дээр ингээ авчиж байгаа. За Алекс гэдэг энэ Австралийн тамирчин харж байна. За шууд дөөрэж ин дээ. Хөлөө чагтлаад Тийм. байна. Чагтлаад. Тус Энийг тусдаа чагтлаж болохгүй шүү дээ. Яа Тэр чинь өнгөн байх уу гэлээ. чингийнх нь ачаал. шууд нөгөө нэг эвтэйгээр хийж байгаа. Гасти хараад нөгөө Зөвлөдөө тэгээд юу. энэ дэр тэгж болохгүй гэсэн дүрэн бол байх юм шүү тий. За хараад Солонгосын тамирчин бас.
Энэ араа ингээд урд бас муухай эмгтээлийг зогсож штэ. Хүлээ төгс. Инстаграмны нөө поз штэ яг хөтөд юм. Поз алдахгүй шүү. За тэнцвэрээ олчлоо л гэж. Хоёр эмгтээ нэг залуу юм байна штэ те. Энэ ч гэхдээ саяны атгадгийг бодволч за яг хөтө хөлн давхар ш. Өөрийнхөө жинг барьж байгаа нэг тийм юу юм байна л да. За энэ бол нэг 2-30 минут болох байхаа баг тий. Яа гэм бол Тэр манай орхон баяр арслаа гараад зогсож юм. За чи бүр удаа зогсох юм баг. Лавгаага тийчээ гүйлгчгээл арслаа ингэ зогсож явахт бол олсон л даад юм бол. хин бэ? Энэ амаатай би энэ таслыг айгу олон удаа хийжсэн. Энд чинь солонгосын Гойны доторт л өвддөг тий. Ингэж хавчиж зогсоод байна тий. Жохон жижиг маягтай. Гэтэ ингэж чигтэлцгээд бол айгүй шүү. Айгу. Чигтэлцгээр чинь чигтэлцгаар чинь энэ ачаал ирэх нь бас ч юм. Чигтлэх байх Холбоодоо хөлөө. тий. Холбоод ингэ чигтэлцгаар гайвах шүү. Бас ихсэн. За гарын харахад бол гарын дээр нэг ачаал ирэхгүй байгаа. Тий, гараа зүгээр Бандсан тий төвөөрөө зогсож болохоор. Хөл яг гойны дотор талаараа л хавчдсан. Гой өгзөг хөвлий чангаад тий. Харахад бол за тэгээ гарын дээр Энэ угаасаа тэгнэ нилээ утгаар шилжчих. Үзэж байгаа хүмүүс нь бас энэ одоо л цэвэр дэсвэр орж иж байна. За одоо жишээ нь таны спортын үед ямар үед одоо би чинь ингэж боддог байхгүй. Одоо ингээд нэг боолт орж иж байгаа шүү дээ. Тэр үед ер нь дэсвэр үү? Гэхдээ болтын чинь одоо яг дэсчүүл болно. Гэтэ дэсээ нэмэр байхгүй ухаалч шүү дээ. Яг ямар үед дэсвэр гарах вэ? Одоо ингээд хүчтэй цохилт аваад өвдөлтийн Одоо гарын өчөг ч юм уу. Тэгээ эсвэл яг нөгөө цохиулчаад удаар авцсан үед. бас Тэ тэр чинь өөрөө ингээд тэ тэмцэн шүү дээ. Эсвэл яг нэг барилж байгаа ингээ хүч гаргаад яг нэг хэндийг ингээ бүр нэг зоорлцсон тэр мэрч. Тэгээд барилгын байр руугаа тэр явах Тэгээ гэж салаал зоолдох юм бол. Тэднэр дээр л яг дэсвэрээ хамаг дэсвэрээ л юм. Байрлаа хадгалах, байрал руу шилжих үед гэсэн үг тий. одоо нөө ядарсан байж байгаа тэгсэр зөх юм бах. Тэднэр дээр л нэг жоох юм. тэгээд мэрэгжлийн тулаач 3 минутаар 3 раунд явж байна. 5-аар 3 тэгээ бүсний тэмцээн бол 5-аар 5. 15 минут. 5-аар 5 гэж 25 минут. За 30 минут. Алиж юм. Тий. Нэлээд өнгөрцөө. Боксоо задлаад үз. За юу яаж юм те? За 30 минут болцсон айл нь нөгөө нэг ямар нэгэн унах шинжүү болоод ирэнгүүт тэмцээний дөрмийг өөрчлөөд 30 минутаас хойш нэг гараа тавих юм. За тэгэхээр бас тийм бол одоо энэ баланс гарна шүү дээ. Ингээ ороод ирнэ л дээ. Тэгээд маш ядарсан байгаа биен дээр. яа тэгвэл энэ байдлаар бол дахиад унахгүй Сэний болох. алигаа тавих юм идэхгүй гайхаад. Тэгээ нэг нь буулаа нөгөө хоёр дахиад үзнэ гэл. За Тэгж нэрээ те. Одоо буулаа гэхэд дахиж бас үлдэж үзэн шүү дээ. За нэг гараа. Одоо тэгээд нэг гараа бүр ашиглахгүй гэсэн үг шүү дээ. нөгөө энэс л байж болохгүй. Энд дээр бол баг бясалгаа унцдаг бол Йоо. За энэ нэг За тэр хамаагүй бас юу ажиллахгүй бие сул тэр. тэгтээ яхаа баланс олчихвол. Яа энэ тэгтээ хэцүү байгаа. Ань тий. Ингээ баланс нэг алдчихаараа. нэг уйлаад бүр тэр жигдээд огцмаар юм шүү. Ороод Тэгээ ороод дороо ингэ зангидсан. тэгж болохгүй гэсэн юм байхгүй тэгээд ороод золцсон гэж. Хөрмөнд гарчлахгүй бол тэгэл болоо шүү дээ гэдэг. Муулгыг чадахгүй болчихж байгаа. Нөгөө цагт дуусаад боо гэдэг боо чаддгүй юм. Тэгтлээ ороод золчихсон. За тэгтээ бас олсыг ашиглаад энэ гарныхаа мөрний артлаар бас тулцсан маягтай зогсож байна. Ботсон чинь иймэрхүү. Залуу унах магадлал юм шүү дээ. Тэг иймэрхүү үзүүлбэрүүд чинь нэрийн эмэгтэй хүмүүс их Тэгээд хийд юм шиг. дороос нь тэр хатуу юу нэг өвдөөд эхлэх юм бол тий. Өвдөөл сая бол тэгж төлөө амир өвдөжсэн гэдэг. Яг булчин өвдөөгүйсэн ч гэсэн дороос авч явах тэгэл. Яг байрлалаа солихгүй нэг цэг дээр нэг дараа. Дараад яг өөрийн жингэрээ дараа зогсоод тахаар. За тий эртний ирүү шүлчиг санагцсан л гэдэг. Тэгэхээр үзэж байгаа бидэн ч тийм байна уу гэхгүй. Нөгөө багийнхан ч гэсэн одоо яг ингээ зүгээр хараад басуу нэг асал. Юу нэг Оо цаг. Нөгөө хэдэн давхар шидэгчлээ гэдэг. бүтэн цаг. За одоо яад юм бол нэг хүлийн ахуулд юм бол яад юм бэ? Юу гэж бодож байна?
Аль нь юу унах шинж харагдаж шүү дээ. Яа за Ингээд хөдлөөд эхлүүл хэцүү шүү те. энэ ингээ баланс Хөдлөөд нэг эхлэв. гартаа байхгүй. Тэгээ 3 цаг болсон ингээр л хэцүү дээ. Сая баг унтцсан байвгүй юу? Бараг дуг хийчихвэ. Хальт унтаас хэрэг. Тэгэл хэдийн өнгөн ч гэсэн ер нь цаг маг юм урт юуч нь л хэцүү шүү. Тэ. Амархан имшил зогсож байгаа ч эдгээр чинь мэрэгжлийн тамирчид учраас бас Яа үнэ. болон тэрийг бас тэр 20 минут хэлээл там болж минутаас эхлээл там шиг. Тийм байхад цаг гарын зогссон. Цаг ямар ч хөдөлгөөнгөө зүгээр зогсох Тийм. гэж бас хэцүү шүү. Хэцүү шүү дээ. Тэл чинь бас. Гэтэ азар харин бидэрт нөгөө нэг энэ цаг үзүүлсэн үедээ ингэ нөгөө эвлүүдээ Бай- 20 30 40 цаг үзэх юм бол дисгүй мэн үү? Би үзэж чадахгүй мэн үү? Хоорож их юм мэн үү? Гэт гацсан ингэ цаг харж болоо. Оо тэгин энэ Цаг өстэй. 20. Амар их. Браво. Оо. 2 цаг өргөж. За бас юм байх юм. Энэ хэд маань тэр ялагдсан бас нөгөө Минжи жинжи маань баг унтж байна шүү дээ. Энд гэхдээ дөрмөндөө жоохон өөрчлөлт оруулахгүй бол. За одоо оруулж байна. За одоо хөлөө салга гэж. Одоо нөгөө багийнхан гэсэн бүгд ингээд цагийн өмнө орохоор ч бас. Тэгээд хоёр хөл хоорондоо шүргсэн тохиолдолд шууд хасагдсан тооцноо. Хоёр үлээ салгах гэж байгаа юм уу те? Тийм, салгаад ингэ хоорондоо ингэ ингэчээд байгаа шүү дээ. Чиглэж байгаа шүү дээ. Ханди аль эртэлж салгах байсан. Нөгөөдөл нь бол дараа нь шууд тэрчгээс явчих. Тийм бараг цаг болгоод салгачихгүй 2 цаг маа гэдэг. Хайрын карт мартын дүүрээд тест энэ чинь баах үний. Ачаа карт сэдэ байц. Ямар юм болж байгаа. Because I'd been moving around a bit more and I knew how to readjust. За салгах чинь уу. Мараас Одоо нөөдөр байрлал хүмүүс нь хамаг юм хөндөрлөө хэцүү хөө. За Байрлал одоо засахтаа. байл өөрчлөгдөх гэж байна да. Тий одоо тэн дээр л унана да. Хөлөө салгаад ингэж мэгэл дараагийн байрлал ороход яа за энэ л энэ барыг хөлн байхгүй болчихвол тийм мдэг болцсон болох тийм ч. Оо. За манай залуу маань харин зөв. За энэ хоёр бол Тэг жоохон ойрхон байхгүй. А энэ ингэж баруун гараа ингэж барьж болох байсан Энэ энэ жоохон лобби ороод байна уу юу? Тэний олсон ингэ үгээ барьсан байх тий. олсоо гараар орооцсон Тэнд дэж бас тэгж Одоо сайдсан байна. Оо тэгтээ тэр манай улаан маань тэнд бүр тэрвэрчихсэн байж тоосон. Аа бас гараа хөрөхгүй байна. Сая цаанаас нь хэлсэн баг. Болиулжлаа бах та. Тийм. 2 цаг гараа штэ. За энэ яра тэр хөлн нөө ачаал аваад өвдөнгүүд нөө өлмөр өгж аваа шилжүүлж жингээ яаж юм л та тий. Өвдөлтөө багсан. Өвдөл хэдэн зуун дахин. За энэ нугасаа. Оо. манай үчи сонгол шахах шиг агаас уучих тийм. Оо. Манай бандаа мах шиг. Инглээ бензний лого боллоо шээ. Эсвэл ранч орно ч юм уу. Боксо задлаад үз. За бас нэг сонголтынхаа давууг ашиглаад бас болжнаас суулаад задахтаа. Тий, энэ тэгэхгүй нөө дотор болчих чинь зангирж байгаа л да. Тэгмээ сайхан ингэ сунгаж авчаад буцаага. Хамаг эрсдэлтэй юм чи гинт татчуул яа тэгэл бүр авралгүй өстэй бас. Буцаад босё босч чадахгүй даа. Бас зөрөгтэй л өвдөл. Ийм олон цаг зогсож байна. Яг тэр улан өвдөд байгаа шиг байгаа. Тэгээ олон бол өвдөж байгаа. Үзүр дээр Чинь хатуу гаш цагирыг юм мэдэн шүү дээ чинь хатуу. Тийм ээ. Үлмэрүүгөө шилжүүлсэн. өлмөргөө шилжүүлж. Тэгэхгүй яг энэ номон дээр таарч чинь хүмүүд номон дээр удаан даралт өгөр аав. Өөлж шүү. Яа. Яа. Ухаан алдах үедээ яана. Гад юм. Энэ гэхдээ бас ухаан алдах магадлал байгаа шүү нөө. Хит удаан ингэ зогсоод тий. Булчингийн ажил ингээд зураад Энэ ухаан болсон юм шүү. мэдхээр байна да. Энэ эмхтэй солонгос бол контролтой. Энэ саяны нөгөө эмхтэй яа энэ Энэ зэрэг хэцүү харагдаж шүү. За энэ солонгос өлмийн мултарлаа. За мултарсан. Доош явцаа жин. За яа. За маа солонгосын тамирчин маань үнэхээр би ч одоо ингэж унж байгаа юм шиг харагдав чинь ч одоо 2 цаг гараа. Тэгээд доошоо надаар яа. Ял хэдий ялагдж байгаа гэсэн чинь үнэхээр одоо Өө нуунчсан бүсгүн маань сэрсэн биз дээ. тэр Хүн унах дуунараас хүний муу дуртай сэрсэн биз дээ. 2 цаг 42 минут. 45. 2 цаг. Энээс илүү яа. За. Дайснаа дарцаа. Тэргээрээ манай эрх залууч ялчлаа шүү дээ. Аа тийш дээ. Энд чинь нэр Австралийн залуу шүү дээ. Саяны бүсгүй чинь сүлд буудаг маань болохоор Эхнийх нь Солонгос, хоёр нь Филиппин байсан. Филиппин л дээ. Аа би тэрийг Австрали гэж байна. Би бас энэ төр эмэгтэй Австрали гэж боддог зөхгүй.
Юурхийн одоо хамаг бие мэдрэхгүй багт ингээ өргөд байгаа юм даа. Ер нь одоо ингээ бүх юм биеийн контрол болсон махалцсан байгаа. Одоо их солонд модлаад явж байгаа л гэдэг. Нэг олон талааны юм чинь. Энийг ихэд солонгосчууд байгаадсэн шүү дээ. Бид нэр хэрвээ унаад Филиппин төрүүлчих юм бол эвгүй байрлал руу бид нэр орно гэсэн яг л. Яг л өөрсдөө муу амлаад байсан. Зүгээр сая барыг ухаан алдчихсан шахсаа тэр айгүй эвгүй позишн ингээд суларсан дээ. Тэгээ нүдэн андсан юу ингээ харангуудыг ухаан алдсан юм шиг. Тэн л нэр амар одоо 3 цаг те. Энэ одоо ялагдлаач одоо үнэхээр багийнх нь баяр хүрэх тийм шүү дээ. Энээс л баг 3 цаг зогслоо шүү дээ. Сэнийг бол амар даалгавар байна тий. Амар талхав байна. Нэг амархан юм шиг хэлсэн юм аа данч тий. Тийм жигтэйг амархан Хэдийдэл нөгөө удахгүй гэдгээр нөгөө хоёулаа ингэн мингэн тэгээ дэшэдэ шаарна гэлтэй. Тийм. Сүнчээр нараа амархан эхэлчих юм. Одоо бусад бүгд ингэн гэх юм бол бас л хугацаа орох нэ тий. Одоо шууд салгах хөлгүй дээ. Тэгээ одоо салгангууд эхний чиос жоохон охиролтой байгаа шүү дээ. Тэнгүүд одоо нөгөө нэг Яг нөгөө бүс дотроо өрсөдсөн нөгөө бүсийнх нь дотроос нөгөө нэг одоо энэ чинь A групп бүсэлж байгаа шүү дээ. B группийг нь бол шууд салгаад эхлүүлчихэд бол болохгүй байхгүй л хальтаа. Тийм л дээ. Ер нь зүгээр нөгөө нийт массаас нарах магадгүй энэ шоугч нөгөө хугацаа хэдэн хугацаанд хийж байгаа маргааш нь өөр юмтай юугүй гэдгээсээ хараад эдгээр чинь хэрвээ их юм хохиролтой болчих. Тий. За нэгдүгээр байранд 8 оноод Австрали. Дараагийн шатнд 2 дугаар байранд Солонгос. Тэгнэ. Болон Филиппин 5 оноо тэнцсэн ба. Солонгостой тэнцэж байгаа юм уу? Тийм, Филиппин Солонгос хоёр тэнцсэн. Сая ялаад яасан юм. Филиппин сая ялаад Солонгос хамгийн сүүлд ороод Солонгос ч гэхдээ өмнөх 2 тэмцээн дээр нь ялцсан мэт дээ. Филиппинээс илүү байсан шүү дээ. нэг хоёрт орсон. Хоёр удаа хоёр дөрөнгөд оноогоороо 2-2 нэг ялангуутаа Филиппин шууд 3 оноо авчихсан. Тийм байна. Тэгээ 5-5 оноо. Гуруулаа гараад. За дөрмөд. За нөгөө Австралийн Strongman. Strongman. За бас л Чи бас өөр. рагби тоглолт энэ хөрөөгд амаа. Энэ том бийтэй гэж. Тийм билээ дээ. Тэгэхээр ч тэсвэр. Ой ой. 4.4 м лөө. 4 м. Тэгээд 14 кг. Шил хугацаа 30 секунд нь хэдэн килограмыг давуулсан байл гэдэг тухай юм байна шүү дээ. Тэгээ нөгөө өмнө шиг айгүй зингээр тооцсон юм. Энэ нөгөө нэг юу бах? 30 секунд тутамд нэг шидэд авах бах. Тэгэл хин тамирын тасартал шидээл яваад гэсэн. 30 секунд дуурлаа нэг гэж яваад. Би бол тэгж бодчих. Цагийн хязгаартай юм байна. 30 секунд шидэж яваад жингийн юм тийм. Хүндэр тусмаа ер нь бол Strongman-ы одоо энэ AD Williams давуу талтай. А хэрвээ хүндрэхгүй нэг жингэрээ шидэд байвал одоо амаати CrossFit юм бол CrossFit-ийн давуу талтай. За энэ залуу маань сэлгээр ирсэн Филиппиний бас CrossFit ч. За одоо энэ хийж байгаа юу харж байгаа те төхөөрөмжтэй ажиллах, хүндийг өргөх, гимнастик. За бас триатлоноор хичээлд юм байна. Тэгэхээр ч одоо бас л эсвэр дэвчээрийн туйлаал гэж байна шүү дээ. Ер нь бол за суглаад юу юм бол за тийм ээ ачаа шидэх дараалал суглаа AD1 за амаатай бол за 1 2 3 за ийм байрлалаар араасаа Энэ зүгээр л юугийн согсон юм шүү дээ. Тэрээс дараалал биш зүгээр позишнийг согсон юм шүү те. Тийм шүү. цаг эхлэнгүүд эхнийх нь ингээд шидэх байгаад байгаа. Тэгээ 30 секундын дараа хоёр дахь нь ч юм ингээд явах. За AD ах бол асуудал байх оо. Энэ бол Strongman-ийн бас 14 кг. симбил шийдвэл. Сасаа. За 30 секунд юучлээ явсан байна. За нэг тэнгүүд яах юм? Зөрж аваа шидээх юм уу? Гүү. За илүү их ч энэ 5 кг шиг л байна гэж байна. 5 кг будаа шил байна гэж шүү. Тийм ээ зүгээр пастаа явчихсан байна л да. Мань үний шидсийг нөгөөх нь авах. Үгүй. За нэг иймэрхүү. За бас нөгөө нэг өмнө хийж байгаагүй учраас бас нэг Тийм ээ. Зүгээр Би ингээд хасагчгүй дээ л гэж бодоодсэн чинь хасагдахгүй юм байна л да шүү. Би бол бас ингээд шидэж мэднэ. яа солонгоч шууд баярлж маах яллаа л. За Чүү. одоо нэг ивэн болоод авч. Зүйтэй. Даваа л үдэмжтэй. За 4 м баган дээр 14 кг-ийн бөмбөгийг. За энэ мань эндээс хугацаа хамаагүй зүгээр камерад бас Тэгэхээр 30 секунд яах юм бол эсрэг даваад орчих юм бол 30 секундын дотроо давуулах хэрэгтэй. Одоо ийш үе. тийм ээ. За бас 30 секундын дотор тий. Гэхдээ яг жин Даваад ороод. нөө нэг ихсчээр хэцүүлэх юм чадахгүй юм бол хэцүү юм байна л да.
За энэ хоёр кроссфитийн тамирчин маань бол өмнө хийж байгааг болохоор юм уу те. Тэгээд бас аль нэг алдчихсан шүү дээ. Тийм ээ. Мань strongman бол юу ч болоо 5 өө те нэг гараар Тэгээд нөгөө ганцхан шийдэл тэрэндээ амар давуу талтай. тэгж байна. Тэр манайхын дээр бол нөгөө орхоо гарах хэрэгтэй болчихдог. харин орхоо маань энийг шидэж үтсэн байгаа. Гэхдээ нэг хоёр шидэл тасчих За шүү. тийм А ээ. тэгэхээр Чинь нөгөө шууд ихлэ багаар ингэн юм өрөвдөг. хүнд илс ус их хийдэг шүү дээ. Би сүүл нэг Бацуурын аваргын кинон дээр гарчсан 200 кг-ийн илсийг тийм хэсэг тэгэхээр чинь бүхчүүд илстэй хөрөх учраас энэ нэг бол нэг гараараа л шийдчихлээ дөрг. За эд бол бас үнэхээр илүүрхэд юм те. Нэг 5 кг, 7 дахь тойрог. Килограмма ёо бүр ингэж өндөр шийдэх юм бас жоох тий, эсрэг өө, тэр тэр мод мод орчнороо бас юу яагаад те. дарамтанд ороод шүү дээ. Та нар бол зүгээр Хөнгөн байна л гэл. Гүйж очиж аваа хурдан амрахын тулд аргагүй хийж исэн юм болохоор техникийн шал өөр байгаа да. хөнгөн гоё тесрэл ямар үед нь яах. Гээл. Аа. За нөгөө нэг юу яаж юм бэ? А жин хөнгөн байгаа учраас бас хугацааг нь яах юм бол бас хол давуулж идэв. Аа. Тэнгүү нөгөөдх манаас нэлээд зайтай гүйж очоод Тийм байрлаа ээ, эзлээ. бас. Бас нөгөө давуу юм дээрээ бүр илт илүүрхэд. Бүр тэгээд бол баг энэ талаас гараа явтал шидэж байна. За 10 тойрог яваад тэнцлээ. Одоо жингийн юм байна. За жингийн юм дээ. Яа. За 15 кг хэд вэ? 16 юу? Яа. Энэ хэрэг амархан байна. Баавтай шүү дээ. Өөрийнх нь өндөр ирсэн. Easy гэж тий. Санаа солонгоч нэлээд нормал. Гэхдээ манай солонгос төгсч бас гайгүй 16 кг. За 2 кг нэмсэн дээ 16. За ялгаа авахгүй бүр цаашаас Ой тэр юм уу. Ээж модыг навчаад. Хуг төглөө. тийш оноод буцаад ороод ирэх үү. Гайхалтай гоё үзэж Ер нь байна. нэг тийм жоохон илүүрхэж үзүүлээд байна те. Нөгөө нэг ингээд газар ингээд сэндий чи миний бэр дуусч гэдэг шиг болоод байна те. Тэгээ нөгөө эсрэг таатай өрсөлдөж байгаа хүний хувьд бас хэцүү шүү дээ. Цаанаас юу ч болоогүй юм шиг хүн давуулж идэх харч нас сэтгэл зүй өвд. Энэ Филиппин солонгос хоёр бас ерөнхийдөө юу вэ? Өмнөх нөгөө хоёр барьдаг дээр хоёр өөр үнэ. Энэ нэрийг нь ядаа тэн дээр гаргасан бол зүгээр юм байх гэдэг байна тий. Тийм тэгээд ширийн бүх маань бас яаж утсан жингэрээ өгнө илүү шитгэхэд. Шийдэхэд. Хоёр дахь алдсан. За ингээ олон шидэх тусмал ер нь Юм өөрсөн шүү тий. дээ. Тийм. Нэг дарамт толно, хоёрт нөө булчин чи тусалт тий. Ядралт. Ий за манай Тэгэл тийр чихлэндээ. ааха аматын маань сандрах хэрэггүй гэлч. За энэ жиний Энэ үрээ чинь бол одоо нутагтай байгаа, туршлагатай. Юм тэл гадаа. 5 секунд. За алдвал хасагдлаа ш нь чинь тэмцээс гарах гэдэг шүү дээ солон. Шүү. Тавчшуулсан. Яа. Яа. Яа, Бүгдээрээ Яг яаж нэг 2 3 давтснаа. Харин тийм ээ. хам Шууд явуулчих. бүр унаж байгаа шийдсэн юм байна. За давчээ. Давсан юм шиг. дуусч юм уу? Юу. За. Өө, монголчууд харж чадахгүй дууссан шүү дээ. Өө. За. Монголчууд нь яг хойрлох бол олцлоо шүү. Дараагийн 7 хоног чинь одоо энэ хоёр дугаарч байгаа дахиад 7 хоногийн дараа 2 дугаар болчихлоо тийм. 7 хоногийн дараа гурав. За 6 дахь дугаар маань за үнэхээр яг халуухан дээрээ дууслаа тий. Яа, ямар амар сонирхолтой дууссан. Саяных давуулж чадсан болов? Чадсан баха. Сая л яг чадсан баха. Нилээ өөрөө унаж мунаад штэ байдаг хүчээ шахах. Энийг чадахгүй бол үүнээс цааш газар уу баха. Сайн тэрийг давуулж чадахгүй дахиад явахад бол дахиад бол хэцүү болчих. Сайн хоошоо унаж шидэж яахыг бодоход. Хэрвээ саяныхыг алдах юм бол Солонгос тэмцээнээс бүр хасагдах гэдэг шүү дээ. Бас. Тийм штэ. Тэгэхээр яг саяных чи яг л тэр саяныхыг давуулаад тэгээ Филиппин дэнгүүч нь давуулж чадахгүй бол яг тэн дээр ч очиж. Солонгосын араас Филиппин үү, Солонгосын араас чинь нөгөө нэг мундагч юм байж байгаа л да. Австралийн нөгөө өгчөөл. Тэр үл асуудал. Дахиад 15 секунд шидэх юм чи цааш бол эхнийхээрээ шидчихэн л дээ. Тэгээд тойроод ирэхэд дахиад нөгөө солонгос дээр болоо. хасагчудаа сая яг л би бол барыг хасагч байгаа юм шиг л харагдлаа. Ер нь их л төгшүүртэй л дуусчлаа. Дахиад нэг дугаар авах юм хэлээ үтсчихэд тэгээс. За ингээд 6 дахь дугаар маань дуусч байна дээ. За энэхүү дугаарын хамтран ажиллагчаар
160 жилийн түүхтэй гүлтэнгүй герман технологиор Porsche чанар Edelmeister. За тэгээд магнезиум 400 бэгийн комплекстэй. Та энийг булчин өвдөх, булчин ядрах, за тэгээд толгойн өвдөлт эрдсээ нөх зорилгоор магнезиумыг хэрэглэх хэрэгтэй. За 92 зочиндоо баярлалаа. За ивент төч байгуулгын гайхалтай. Баярлаа. Герман технологи Porsche чанар Edelmeister. Оо яашаа олоолаа яваа. За тэгээд магнезиум 400 бэгийн комплекстэй. За ингээд бэлтгэл сургалт хийдэг амирчин хүс гаргадаг эрдсээ алд хүмүүст магнезиумыг байнга хэрэглэхэд тохиромжтой тий. За ингээд 6 дахь дугаар маань өндөрлөө. За Physical Asia reaction show-ны маань өмнөх дугаарууд болон дараа дараагийнхаа дугаарыг Showbox-ийн YouTube суугаас хүлээн авч үзээрэй. Мөн дагахаа мартаа за. Баярлалаа. Subscribe дараарай. Ачаалал аваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Ядархаас сэргийлж эрч хүч нөхөн. Өөртөө хайртай, эрүүл мэндэ боддог хүн бүрийн сонголт Edelmeister gluten free. Edelmeister gluten free. Боксо задлаад үз.